Зарим байгууллагад иргэдэд үнийн дөнгөөс зөрүүтэй баримт хэвлэж өгч стандарт нийцээгүй сугалааны дугааргүй баримтгүй олгох зэрэг асуудлууд араасаа гарч байгаа. Энэ тохиолдолд иргэд хаана хандхаа мэддэггүй, тэгвэл баримттай холбоотой ямар нэгэн зөрчил гарвал эхлээд тухайн баримт авсан албан байгууллагад хандаж дараа нь асуудлыг шийдэж өгөхгүй бол гайл татрын ерөнхий газар дээр ирэн өргөдөл гарган шалгуулах шаардлагатай. 72 цагийн дотор системд ирээгүй болвол 72 цагаас хэтэрсэн тохиолдолд бол та тухайн дэлгүүр дээр эхлээд очиод энэ мэдээлэлээ илгээ гэдэг шаардлагатай байна. Хэрэг илгээс манайх руу илгээцэн те мэдээлэлээ илгээцэн гэд хариу өгөх юм бол одоо бид нар руу хандаж болно. Захим сайтад баримтаа бүртгүүлснээс хойш 72 цагийн дотор баримт баталгаажих ёстой. Иргэдэд хамгийн их тохиолдож байгаа зөрчлүүд бол үнийн дөнгөний зөрүүтэй баримтаа бүртгүүлэхэд баталгаажсан гэх мөн системд бүртгэдэггүй гэсэн асуудлууд их хвшлэн тулгарч байгаамаа. Албаныхан хэлж байгаагаар тухайн зөрчлүүд харьцангуй бага гарч байгаа гэх боловч байдал дээр үгүй юм. Ийм зөрчлүүд удаа гарч байгаа бол гайл татрын ерөнхий газарт хандвал тухайн байгууллагын шалгалтын цохих арга хэмжээг авна. 1288 руу хөргүүлэх 1288 маань өөрөө бас ачааллахтай байдаг учраас уцаа авах тий боломж одоо хүн хүчний хувьд бас марга байдаг учраас шууд гомдлоо гайл дотор ерөнхий газрын бичиг хэрэгтээр бас өгч болно. Миний ийм дугаартай ийм суглааны дугаар бүхий ийм дахин давтарчгүй төлбөрийн дугаартай баримт одоо хүн нэгэн миний өмнөөс бүртгүүлсэн байна гэдэг. Тэгээ бид нар зохих одоо шалгалтуудыг хийгээд тэгээд хариу шийдвэрлэх тийм арга хэмжээ авна. Иргэд баримтаа бүртгүүлэн жилийн эцэс нэмэгдсэн үрдгэн албан татварынхаа 2% буцаан авахар болсон. 2% буцаан авахдаа иргэд заавал баримтаа цуглуулах шаардлагатай гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл холбогдох газар заавал хадгалах цуглуулах шаардлагагүй гэлээ. Учир нь баримт хэвлэж байгаа цаас маань өөрөө удаан хугацааны хадгалалтанд тесрэггүй баримтан дээр хэвлэсэн бичиг богино хугацаанд арилж байгаа учраас иргэд баримтаа авсан даруйдаа бүртгүүлсэн байхад баримтыг хадгалах шаардлагагүй байна.